За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Women in Medicine буюу анагаахын эмэгтэйчүүдийн холбооноос эрхлэн гаргадаг подкастын маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр хөтлөгч миний бие чантал зөрөн урьж ирсэн зочдоо танилцуулъя. Энэ удаагийн подкастыг маань хамтран хөтлөхөөр анагаахын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дотрийн эмч гэрэлмээ оролцож байна. Харин подкастын зочноор интернет эмнэлгийн мэрэгчлэлтний албаны дарга, анагаах ухааны болон олон улсын нийгмийн эрүүл мэндийн магистр Инхтэй хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочиндоо баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн подкастаараа бид эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүд зөвхөн мэрэгжлийн ур чадвараас гадна өөр ямар чухал ур чадвар чадамжуудыг хөгжүүлэх хэрэгтэй талаар төлхөө ярилцах болно. За тэгэхээр таны ажил сайн уу? Та сүүлийн үед ямар чухал ажлууд дээр гар бие оролцож байна вэ? За ойрын үед бол ажил ихтэй л байна тийм. Үндсэн ажиллаа хийж ийн. Тэгээд саяхан бид нар бас нэг нэлээд томоохон төсөл дээр ажиллаж байгаа дуусглаа. Энэ эрүүл мэндийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр явагдсан эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр дөрвийн хүрээнд сонгон хайрхан дүүргийн жишг эмнэлгийн төсөл дээр бол тэ манай эмнэлгийн баг олон улсын эмнэлгийн зөвлөх үйлчилгээг бол тэ үзүүлж ажиллалаа. Тэгээд бид нар саяхан энэ төслийнхаа ажлыг бол дуусгаад байна. За тэгээд мөн бас миний би хувь хүний хөгжил цэцэглэлт гэдэг юм төрлийн бас байгууллагатай болтой бас энэ үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг байгаа. Тэгээд энэ тэгээ холбоотойгоор бол бас онлайн сургалтууд бол бас нэлээд явуулж байна. Та сая хүний хөгжил цэцэглэлт төрийн бас байгууллага гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ төрийн бас байгууллага маань ер нь илүү ямар чиглэлээр үйл ажиллагаа хийдэг юм бол? За манай энэ төрийн бас байгууллагын хувьд бол хвчлэн яг нэг залуучуудад чиглэсэн. Хүүхд залуучууд болон эмнэлгийн мэрэгчлэнүүдэд зориулаад хувь хүний хөгжил талаас нь хөгжүүлэхэд нь туслах тэр залуучуудыг бол амьдрал төлөө олоход нь өшөө амжилтанд хүрэхэд нь бол туслах зорилгоор л бид нар олон ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Сургалт олон ийм уулзалтууд үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллаж байгаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр ингээд таныг манай подкастаар орох гэж байгааг сонсоод би зочин хөтлөгчийн хувьд таны бас нэг CV-тэй танилцж үзсэн. Тэгэхэд ингээд та бол ингээд амьдралынхаа туршид ажил болон амьдралынхаа явц тасралтгүй сурсан хүн байгаад байгаа байхгүй юу? Тэрсөө тасралтгүйгээр сураад бараг 40 наснда тий дэлхийн шилдэг 50 сургуулийн нэгэнд олон улсын нийгмийн эрүүл мэндийн магистрийн зэрэг хамгаалсан байна шүү дээ. Тэгээ энэ бүх энэ замналуудад таны үндсэн баримтлагдаг зарчим юу байв? Таны үнэт зүйл гэж үзэхээр нь юу байв? Тэ тасралтгүй ингээд суулж өөрийгөө үргэлж хөгжүүлэхийн зэрэгцээ бас бусдад ч гэсэн ингээд хөгжих боломжийг нээж өгөхийн тулд төрийн бас байгууллага явж байна шүү дээ. Тэгэхээр энэ талаас За яг нэг хувь хүний бас нэг зан чанар гэж бол байна л да тий. Юу гэдгийг би өөрийгөө бол бас нэг амар өндөр IQ-тай тийм мундаг хүн гэж бол бодохгүй байна. Гэхдээ нэг юмд нэг мэрэлттэй нэг тийм зан бас энэ миний ингээд байж байгаа байдалд бол бас нэлээд нөлөөлсөн байх гэж боддог. Тэгээд юмыг болж игэл нэг ард нь гартал нь явчих юмсан тий. Гэхдээ бас нэг юм учир дутагдaltaй юм бол байна л да. Юмыг бас ингээд жоохон хойшлуулаад байдаг тий. Тэгээ энэ зан чанар маань бол бас бас надад жоохон муугар нөлөөлсөн л ахал гэж бодож байна. Тийм. Тэгэхээр ер нь бол болж игэл тасралтгүй суралцъя. Ер нь бол хүндтэй өрөл хичээх юм бол чадахгүй тий боломжууд бол амьдрал дээр бол дүүрэн байдаг. Тэгээ хүн өөрөө хичээх юм бол тэр боломжийг бол атгаж авах тий тэрийг улам цааш нь ингээ хөгжүүлэх боломжтой гэж бол тий боддог. За тэгэхээр та эмнэлгийн мэрэгчлэлтний алба буюу эмнэлгийн ажилчдын хөгжлийг бол хариуцаж ажилладаг байгаа. Тэгэхээр эмч эмнэлгийн ажилтнууд зөвхөн мэрэгжлийн ур чадвараас гадна бусад өөр ямар чадвар, чадамжуудыг өөрөөр бас энийг soft skill-үүд гэж нэрлэдэг байгаа тий. Эдгээрийг хөгжүүлвэл илүү сайн мэрэгчлэлтэн болж чадна гэж та боддог вэ? За би төгссөн 99 онд бол анагаахын их сургуулийг бол хүний хэмж мэрэгчлэр төгссөн байгаа. Тэгээд тэр төгссөн цагаасаа эхсүүлэл ерөөсөө төгсөлтийн дараах сургалт гэдэгтэй бол байнга холбоотой ингэж ажилласан. Тэгээ ер нь ингээд хараад ахад
бид нар яг хуу анагаах ухааны боловсрол олгох сургуулиуд маань бол бидний мэрэгжлийн чиглэлийн одоо тий сургалтууд мэдлэг ур чадваруудыг бол тий бид нарт олгож байдаг. Тэрнээс зөвхөн одоо тэрийг одоо бид нар номоо сайн уншаад одоо тэр хийх ёстой процедур ур чадваруудыгаа сайн эзэмшснээр одоо бас сайн эмч болоод ийн үү, сайн одоо сувилагч болоод ийн үү гэвэл бас тэр бол хараахан тийм биш байгаа ийм байдал бол тий ажиглагдаад байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол мэдлэг байна, ур чадвар байна тий. Тэгээд дээрэс нь тэр чадамж гэдэг юм маань байжж тийм одоо хүмүүсийн хүсэн хүлээдэг эмч, сувилагч ч гэдэм эмнэлгийн мэрэгчлэтнүүд бол тий бий болт юм байна гэж бол тий бодоод байгаа юм л та. Тэгэхээр тэр чадамжийг бий болгохын тулд зөвхөн мэдлэг, ур чадвараас гадна одоо өшөө бас юмнууд бол дутагдaltaй байгаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол энд маань бол тий одоо бидний тэр мэрэгжлийн мэдлэг ур чадварыг бол hard skill-үүд гэж бол нэрлэдэг байхад soft skill буюу тэр зөөлөн ур чадвар гэдэг имийг нэмжээж хүмүүсийн одоо тэр хүссэн одоо тий бидний одоо хэлдгээр сайн эмч, сайн сувилагч нар бол тий бий болно гэж бол тий боддог. За тэгэхээр энэ зөөлөн ур чадварууд бол эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдэд зайлшгүй хөгжүүлэх ур чадварын нэг юм байна. Гэхдээ энэ зөөлөн ур чадваруудад ямар ур чадварууд жишээлбэл орох вэ? Бас тэр тэдгээр ур чадваруудаа бид хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ? Тэгээд яг хоо түрүүн би сая хэллээ тийм hard skill болохоор тэр тухайн яг хүний мэрэгчлэрээ одоо ажиллахад шаарддаг мэдлэг ур чадварууд болыг хэлдэг болвол soft skill гэхэд тэр хүнийг илүү их амжилтанд хүргэх тэр хийж байгаа юмаа илүү их сайн хийхэд нь одоо нэмэр болох энэ одоо ур чадварууд л тэ орд юм байна те. За тухайлах юм бол энд нь одоо юу гэдэг хандлага гэж бид нар яриад байдаг тийм ээ. Харилцаа байна. За тэгэл одоо асуудлыг шийдвэрлэх чадвар тийм ээ. За EQ ч гэдэг юм уу тийм ээ. Одоо тэгээ бусдыг өөртөө татах, бусдтай одоо сайн харилцаа холбоо тогтоох энэ гихмчлэнгийн маш олон ийм ур чадварууд л та байна л да. За тэгээд энд би бас нэг хүний одоо хэлсэн үгийг бол дурдъя гэж бол тэ бодож байна. Сайн эмч болвол одоо тийм ээ юу яадаг юм л тэ өвчнийг эмчилдэг. Гэтэл маш сайн эмч одоо болвол тийм ээ тэр өвчтэй хүнийг эмчилдэг юм байна тий. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол зөвхөн тэр өвчнийг эмчлэх биш тухайн яг хүнийгээ цогц байдлаар нь одоо авч үзээд тэ энэ хүнд маань юу одоо хэрэгтэй байна тий гэдэг одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө софт ур чадваруудаа зөөлөн ур чадваруудаа ашиглаад эмчлэх юм бол энэ хүн маань бол гайхалтай сайн эмч болох юм байна гэд Вильям Ослер гэдэг энэ орчин цагийн анагаах ухааны эцэг гэж нэрлэгддэг ийм хүн байдаг. Одоо энэ хүн бол ингэж хэлсэн байгаа да. Тэгэхээр энтэй бол би одоо санаа нийлдэг. Тийм ч учраас яг энэ нэг дутагдаад байгаа тэр нэг ур чадваруудыг нь хүмүүст одоо хүмүүс мэдхгүй биш мэддэг. Гэхдээ энийг бол нэг хэрэгэлдэггүй юмнууд байгаа. Зарим зүйлийг нь бол тэ мэддэггүй ч бол тэ байж болох юм. Тэгэхээр энэ тал дээр нь залуучуудаа илүү их туслая гэсэн ийм одоо бодолтой л явдаг. Тэгэхээр яг одоо яг нөө эмчнэр болохоор ингээд нөө өөрийнхөө карьерийн одоо хөгжилтөд илүү анхаарат байдаг. Тэр нь болохоор одоо жилд 6 кредит цуглуулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд яг нөө мэрэгжлийн ур чадварыг хөгөөл магистр, доктор үс судалгааны ажлуудаа ингээд явуулдаг. Гэтэл яг нөө хөв хүний хөгжлийн асуудлууд нь хоцрогдсноос болоод жишээ нь эмнэлгийн мэрэгчлээ хүмүүс харилцааны ямар нэг талаа хөгжүүлээгөөс болоод иргэд үйлчлүүлэгчтэй харилцааны ямар нэг гомдлууд гараад идэг тийм учраас яг одоо яг энэ үнэхээр маш чухал зүйл вэ. Та бол үнэхээр санаачилж явж байна. Яг энэ чиглэлийн одоо хэрэгцээ шаардлага сургалт хөтөлбөр ч юм уу тийм энэ бол манаас л бас зайлшгүй хэрэгтэй байдаг. За тэгээд интернет эмнэлгийн хувьд гэх юм бол GCI стандартын дагуу болохоор эмнэлгийн мэрэгчлэлтний хөгжлийн алба мэрэгчлэлтний алба гэж одоо байдаг юм тий. Тэгэхээр бусад эмнэлэгт бол зөвхөн хүний нөөцл гэж байдаг. Гэтэл яг ингээ интернет эмнэлэг дээр яг тусгаалсан эмнэлгийн мэрэгчлэлтэн дээр одоо тулж ажилладаг тий. Ийм алба байгаад маш их баяртай байна. Тэгээд та энэ талаараа бас жоохон дэлгэрүүлж явах байна. GCI олон улсын магадлал этгэмжлийн хүрээнд болохоор тэр medical staff office гэдэг эмнэлгийн мэрэгчлэлтний алба гэдэг ийм бүтэц байх хэрэгтэй гэдэг манайх Монгол улсын хэмжээнд анх удаа энэ албыг бол зохион байгуулсан байгаа. Тэгэхээр энэ алба маань бол бас ингээд зүгээр одоо жирийн хүн харахад бол бас ингээд хүний нөөцийн албатай адилхан ч гэмээр одоо ийм олон зүйлийг бол хийдэг. Гэхдээ үндсэн одоо хийдэг зүйлс нь бол бас их өвөрмөц манад тэр болон хийгддэггүй ийм зүйлүүдийг бол хийдэг байгаа. За тухайлах юм бол бид нар бичиг баримтын баталгаа ажилт гэж бол энийг бол хийдэг байгаа. За энэ анхдагч их сурвалжийн баталгаа ажилт гэж нэрлэдэг байгаа.
За тухайлах юм бол одоо ямарваа аль нэг эмнэлэгт одоо хүн ажилд орохоор очиход бол одоо дипломынхоо нэг юм натратор батлуулсан хуулбарыг ингээл аваад очих жишээ тий. Гэтэл олон улсын стандартад болохоор тэр одоо натратор баталсан тэр одоо баталгааг бол хүчин төгөлдөр гэж бол үздэггүй юм байна. Тэр заавал одоо тухайн нэг эмч одоо тухайлах юм бол гэрэлмаа эмч байлаа гэхэд одоо интермед эмнэлэгт ажилд орохоор хүрээд ирсэн тохиолдолд за гэрэлмаа эмч анагаах ухааны одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг тэдэн он төгссөн байна гэх юм бол бид нар эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль руу албан бичиг явуулаад за энэ хүн маань ийм мэрэгчлэр тэдэн он танахыг төгссөн нүг гэх юм уу те. За тэгээд юу гэдэг дараа нь дотрийн эмчээр резидент төгссөн байх юм бол хаана одоо резидент төгссөн байна те. За нэгдүгээр эмнэлэг дээр төгссөн байх юм бол нэгдүгээр эмнэлгийн сургалтын албар нь одоо энэ хүнийг одоо баталгаажуулж өгнө ч гэх юм уу те. За тэгээд юу гэдгийг гадны манай эмч нар ч бас гадаадад аявуух сургуулийн төр төгсдөг те. Тэгэхээр гадаад орнууд руу ч гэсэн за яг энэ хүн бол энэ чиглэлээр одоо магистр төгснө үү, доктор төгснө үү гэх хэмжлэнгээр ингээд анхдагч их сурвалжийн баталгаачлалтыг нь бол тэ авдаг байгаа. За мөн адилхан нөгөө мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь бол бид нар бас эхлээд ингээ явуулж авдаг байсан. Одоо бас нөгөө харьцангуй бас нөгөө эрүүл мэндийн хөгжлийн төв эрүүл мэндийн яам энэ төр маань бол захин хэлбэрт бол тэ шилжиж байгаа нь бол бас аягүй сайн талтай. Тэр заавал тэгж бичих цаас явуулаад байхгүй бид нар шууд эрүүл мэндийн яамныхаа вебсайтн дээрээс сайтынхаа тушаалыг шүүгээд энэ хүн маань яг үнэхээр энэ хүн ийм лицензтэй байна уугүй юу гэдэг энийг баталгаажуулах боломжтой байдаг. За түүнээс гадна бид нар бас ур чадамжийн баталгаажилт буюу привилежин гэдэг ийм үйл ажиллагааг бол тэ явуулдаг байгаа. За энэ бүх эмч одоо мэрэгчлэнүүд маань бүгдээрээ мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байдаг. Гэхдээ тухайн хүмүүсийн ур чадварууд нь бол тэ янз бүр байдаг. Тухайлах юм бол одоо юу гэдэг мэдцлийн резидент төгссөн одоо бат гэдэг хүн дөнгөж төгсчөөд байгаа тэр эмчийн ур чадвар нь 20 жил ажилласан байгаа одоо бол эмчийнхаас бол мэдээж маш их ялгаатай. Тэгэхээр энэ хүмүүсийн яг энэ эмнэлэг дээр яг ямар мэдцлүүдийг хийх вэ, хийж болох вэ гэдгийг нь бол тэ баталгаажуулж өгдөг. Тэгэхээр энэ батламжийнхаа хүрээнд л ажиллана уу гэхээс би чадна. Би мэдцлийн эмчим чи юу ч одоо хийн гэдэг юм уу гэмчлэнгээр ийм дураараа зүйл бол хийхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ маань эцэст өчтний аюулгүй байдлыг л тэ хангаж байна л гэсэн үг байгаа. Тэгээд яг бид нар одоо түрүүн ярьлаа л да тийм ээ. Бид нар анх интермед эмнэлгийн төслийн үеэс нь бол тэ би орж ажилласан байгаа. Тэгээд сургалт хөгжил хариуцсан мэрэгчлэлтэн гэдгээр бол тэ орж ажиллаж байсан. Тэгээд бид нар 14 онд эмнэлгээ нээх хүртлээр бүтэн 2 жилийн хугацаанд авцсан байсан одоо бүх эмч сувлэгч нар 100 гаруй 200 шахам эмч сувлэгч нар байсан. Энэ хүмүүсээ бид нар бэлдсэн. Тэр явцад бид нар яасан гэхэлэр зөвхөн мэрэгжлийнхэн чиглэлээр төдийгүй яг нөгөө түрүүний саний ярьсантэй хувь хүнийх нь хөгжил нөгөө бид нарт дутагдаад байгаа юм те хандлага харилцаа юу вэ те тэр чиглэл рүү илүү их одоо харилцагчийн үйлчлэгээ чиглэл рүү бас айгүйх сургалтуудыг бол явуулж исэн. За бид нар нэг судалгаа уншсан чинь тэн дээр бол ингэж байсан. Альва нэгэн тийм ээ дадал зуршлыг бий болгохын тулд те хөвшлийг бол бий болгохын тулд нэг зүйлийг одоо дор хаяж 20 удаа давтжээж тэр маань хүнд бол одоо habit буюу зуршил болж тогтдсон юм байна те. Тэгэхээр бид нар бүгдээрээ л адилхан улсын эмнэлгүүдэд ажиллаж байсан хүмүүс ирсэн те. Тэгэхээр тэр хүмүүсийг зүгээр нэг удаагийн 2 удаагийн сургалт хийгээд л бол одоо те тэр хүмүүсийн дадал зуршил тэр харилцагчийн үйлчлэгийг бол өөрчлөх бол аюу хэцүү шүү дээ тий. Тэгэхээр бид нар энэ чиглэл дээр бас аюух одоо дагнж ажилласан те бараг сар гаруй 2 сарын хугацаанд зөвхөн харилцагчийн үйлчлэгээр шаардлагадах бүх сургалтуудыг нь одоо хийчихээ тэгж ажиллаж байсан. Яа маш чухал. Одоо яг танай энэ жишээ бол бас энэ бусад улс манай эрүүл мэндийн салбарын бусад байгууллагуудад улам газруудад дэлгэрээсээ гэж хүсэж байна. Яг одоо энэ эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнийхаа яг энэ харилцаа soft болон hard skill дээр нь илүү ажилдаг байвал зүгээр гэж би бас бодож байна. Тийм тэгээд яг инхтэй эмчи ярианаас сонсож байхад бол тэр нэг ур чадварын үнэлгээ привилежийн тэрнийг хийснээрээ бас өвчтнүүдийн аюулгүй байдалд анхаарч байгаа ч гэсэн шин төгссөн залуу эмч нарыг бас нөгөө хамгаалж байгаа байхгүй тий эрх зүйн хувьд ч юм уу тий одоо алдаа гаргахаас нь чи төгсж ирсэн биздээ дипломтой биздээ үүнийг хий гэдэг ингээд чадахгүй юм руу оруулдаг ч юм уу тий тийм зүйлээс бас давхар хамгаалж байгаа гэдэг утгаараа бол маш их үр дүнтэй тийм бол санагдчихэв. За тэгээд би танаас дараагийн асуултаа
энэ эмэгтэйчүүдийн манлайлал те түүнтэй холбоотойгоор асуумаар байна. Тэгэхээр таныг бол зоригсан Австралийн аварцын одоо эмэгтэйчүүдийн манлайлалын хөтөлбөрт оролцож байсныг бол сонссон. Тэгэхээр та энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? Тэгээд ер нь та эмэгтэйчүүдийн манлайлалыг юу гэж боддог вэ? Эрүүл мэндийн салбарт бас энэ эмэгтэйчүүдийн манлайлал маань өнөөдөр хэр төвшөнд явж байна гэж та харж байгаа вэ? За манлайлал гэвэл тэгэхээр хүмүүс нэг их айгүй том юм боддог те айгүй том юм хийжээж одоо би дарга байж ч юм уу те би үгүй бол тасгийн эрхлэгч байж ижил одоо бусдыг манлайлна тэрнэш одоо юу гэдгийг хэмжлэнгээр тийм зүйлсийг бол боддог те тэгэхээр бол ийм биш юм аа те манлайлал гэдэг маань ерөөсөө л өчүүхэн жижиг юм дээрээс л үүсэж байгаа юм те тэгэхээр тэр одоо манлайлагч байх те бид нар эмэгтэйчүүд чинь түрүүний подкастн дээр дэлгэр зул хэмжүүлэлтэй бас ярьжлээсэн эрүүл мэндийн салбарынхан бол айгүй тийм одоо онцлог юм аа. Багш бол зөвхөн хүүхдүүдтэйгээ л харьцдаг байхад бол эрүүл мэндийн салбарынхан бүх хүмүүстэй, нийгмийн бүх давхрааны хүмүүстэй одоо харьцдаг гэл ингээл ярьжсэн тий. Тэр маань бол биднэрт бас манлайлагч болоход айгүй их тийм давуу тал болж өгч байгаа. Тэр бид нар заавал ажил дээр очиод мундаг манлайлагч болно гэхээсээ илүү ерөөсө алхан тутамдаа гэр орондоо чи буруугаагаад энэ шүдэ тэг ингэхээсээ өөрөө харж ахт нь шүдэ яг зөв угаад өөрөө яг хинээрч хилүүлэхгүй орой очиод шүдэ угаадаг тий. Одоо усанд ордог. Одоо юмаа те яаж эмгцэгцтэй хийж ийн. Тэгэхээр ерөөсөө л амьдрал дээр бид нар өөрсдөө роль модель болоод үр хүүхдүүдээс л эхлээл ингээл үлгэрлээд одоо хэрэгтэй гэж болол те боддог. Тийм тэгэл эрүүл мэндийн салбарт ч гэсэн бид нар манай салбарын одоо ингээл баг 90% нь эмгтээчүүд те. Тэгэхээр бид нар одоо дийлэнх нь болж байгаа юм чинь энэ салбарыг хэн одоо авч явж хэн манлайлах ёстой вэ гэхэлэр мэдээж бид нар л одоо манлайлах ёстой. Тэгэхээр бид нар алхан тутандаа одоо манлайллыг бол тэ үзүүлж авах хэрэгтэй байгаа даа. Тийм. Тэгэхээр тэрэнд бол ямар нэгэн менежер байх бол шаардлагагүй. Зүгээр хүнтэй харьцсандаа ч гэсэн тэ айтайхан харьцаал мэдээж ойлгож байгаа байдал айгүй хэцүү байгаа тийм ээ. Манайхан ачаал айгүй хөвтэй, айгүй ядарч байгаа. Хэдий тийм байгаа ч гэсэн ачаал ихтэй байгаа, тийм байгаа гэл уурлал ах юм бол бидний өдөөс нөгөө өршлөлөгч маань бас адилхан уурлаа л тэ. Ийм байдалтай л байна. Тэр байдал хэцүү байгаа ч гэсэн нөгөө хүнийгээ одоо ойлгоод те эмпати гэдэг одоо бас нэг зүйл ур чадварын нэг хэсэг байгаа шүү. Тэр ур чадвар энтрийг хөгжүүлээд яачих юм бол одоо бид нар хаанч гэсэн манлайлалыг үзүүлэх боломжтой. Тэгээ эрүүл мэндийн салбар бол маш их онцлогтой. Бид нарыг хэн зорж ирдэг вэ гэхэлэр дандаа л өвдсөн те зовсон өөрөө юм уу ар гэрийнх нь өвдсөн ийм л хүмүүс одоо зорж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг ингээд нэг одоо инэрх хайрлах тэгээ тэр хүмүүсийн оронд одоо өөрийгөө тавьж боддог ийм сэтгхүү бол биднэрт бас айгүйх хэрэгтэй байгаа даа. Тийм би бол дахиад хэлье мэдээж биднэрт одоо айгүй хэцүү байгаа, цалинж байгаа одоо тэгээ бүх зүйл айгүй хэцүү байгаа ч гэсэн бид нар нөгөө одоо инэрэнгүй сэтгэлээр хүмүүст ханднаа гэд нөгөө хүмүүсийн одоо биднээс ял асуугаад байгаа нөгөө тангарагт маань орсон. Тэгээ бид нар хүмүүст туслах гэж л эмч болсон болохоор нэг тийм сэтгэлээр хүмүүст хандвал бас айгүйх зүгээр байдаг. Тийм тэр эмпати гэдэг чадварыг бол тэ бас айгүйх хөгжүүлвэл сайн байдаг. Би зүгээр нэг энгийн жишээ яриа л та. Би нэг хэсэг хугацаанд нөгөө төрийн албан хаагч байжгаад тэгээд амьдрал айгүй хэцүү байсан. За тэгээд ажлаасаа гараад Америк явсан. За тэгээд Америкт очиод нэг хэлний сургалт энэ төр сурангаа давхар ажил хийж илаа. За тэгсэн чинь манай одоо дэлгүүрт юу орж ирээд өглөө ингээд байжсэн чинь ингээд нэг хар хүн орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэгснэ ингээд явдал дундаа малгайгаа буулгаад тэгснэ бууд тулгаад тэгээд би тэдийг дээрэнд ч амшуу нэг монгол охин битээр байж байгаа байхгүй тий. Тэгээд ингээл одоо даалуулах л гэж бодож байгаа юм чинь тий. Тэгэл айгүйх айгаал тэгэл бөө уйлаа маяла. Тэгээ орой хурж ирчээ бүр тайвширч чаддгүй тэгэнгүүт нь одоо нэг найз руу уцтаж байгаа байхгүй. Тэгээ бас эмч гэр бүл тэнцээ байс хамттай байсан. Тэгээд найзаас та нэр юм боллоо гэсэн чинь манай тэр найз ингэж тийм үү гэснэ. Тэгээд би өстө өнөөдөр тийм дэлгүүр яваад өстө тийм аваад энэ төр гэл ингэж байгаа байхгүй тий. Тэнгүүт нь за намайг ойлгохгүй байгаа юм чинь би одоо энэ талаар яриад яах ингээд тэгэл мартцсан байжсэн чинь 2-7 хоногийн дараа нөгөө найз маань над руу уцсаж байгаа байхгүй. Туяас амар юм болсон. За яасан гэсэн чинь маа нөхрийн ажил дээр юу орж ирээд ингээ буутай хүмүүс орж ирээд алчаас шахсан байж тэгэл нөгөө төх маань ингээл оройжонгоо тэр талаар ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө хүн
өөрт нь л тэр зовлон ирэхгүй л болвол ингээ айгуу те тэрийг ойлгохгүй юм байна л да. Тэгэхээр Америкчууд юу гэж хэлдэг вэ гэхээр чи тэрний гуталт нь л те хүлээ хийж үзэхгүй болвол одоо тэрэнд юу тохиолдож байгааг ойлгохгүй шүү дээ гэж ярьдаг те. Тэрнтэй адилханаар бид нар бас өвчтнүүдийг үйлчлүүлэгчдийгээ болвол те бас тэгж одоо харж сурах хэрэгтэй байна л да те. Тийм тэгэхээр ер нь яг энэ эмпатигийн талаар бас өмнө нь яг уншиж байсан. Яг үнэхээр чухал. Ялангуяа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс хичнээн ажил мэргэжил маань хүнд хэцүү ч гэсэн тэр хүмүүсийг ойлгохын тулд тодорхой хэмжээний эмпати сэтгэл бол одоо тэрийг бас хөгжүүлэх хэрэгтэй байл л тий. Өөрөө бас уншиж судлаа. Тэр яг ямар чадамж байх хэрэгтэй гэдэг тий хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. За тэгээд ер нь бол бас нэг одоо сүүлийн үеийн нэг тренд болоод байгаа цалингийн асуудлууд байгаа дээ шүү дээ. Ер нь эмнэлгийн мэргэжилтнүүдэд нөө ажлаасаа хашрах уу бүр наваад болохын хандлага бол маш их болсон. Тэгээд энэ нь мэдээж одоо нийгмийн хамгаалал гэдэг юм халамж хамгаалал гэдэг юм бол айгүй сул байна. Дээр нь цалин бага байна, ачаал өндөр байна. Тэгээд энэ бол асуудлууд байна. Гэхдээ таны одоо бодлоор та одоо бас нэлээдгүй олон жил эмнэлгийн мэргэжилтний хөгжил хүний нөөцийн чиглэлээр ажилласан болохоор энд одоо энэ эмнэлгийн мэргэжилтнүүдийг одоо энэ бүр навтас сэргийлэх ч юм уу одоо илүү жоохон ажилдаа сэтгэлтэй, эрч хүчтэй бас урам зоригтой ажиллахад юу хамгийн чухал гэж таны бодлоор үздэг вэ? Ямар хөшөөрөг байвал зүгээр гэж боддог вэ? Мэдээж тэгэл энэ чиглэлээр бол төрцөг маань тэр харж одоо бодох ёстой шүү дээ тийм ээ. Тийм тэгээд тэрнээс гадна бид нар өөрсдөө бие биенийгээ болвол тэ мотивацлж тэ бие биендээ урам зориг өгдөг ийм одоо чанар бол бид нар жоохон дутагдаад байдаг. Тэ одоо тэгэл нэг дарга нь бол нэг цаг инжил байдаг тийм ээ. Нөх хамт ажиллаж байгаа хүмүүстэй ч гэсэн ямар ч урам зориг өгдөггүй манайхан нэг сайхан нэг өглөө мэдлэлчдэггүй те би биендээ ерөөсө баярлж чаддгүй нэг те нэг тийм жижигхэн хүн чинь нэг нөгөө жижигхэн үг л хэлэхэд л айгүй сайхан сэргээл эхэлдэг штэ те тэгэхээр нэг тийм зан чанарыг бол те бид нар бас бид нар ядаж биднээс шалтгааллах тийм зүйлсээ бид нар өөрсдөө хийчих хэрэгтэй байх л та те тэгэхээр өөстө чанцаа өнөөдөр өстө сайхан харагдчих шүү чи. Өсөө ямар гоё болгоцсон те. Ингээл өөстө манай гэрлээ чи өнөөдөр өстө ялзуулж байна. Хүн тэгэл хилцэн байхад тэр өдрөө л ингээл те айгуу сайхан одоо ингээл уран зоригтой байдаг те. Тэгэхээр ер нь одоо нөгөө мэдлэх хүндлэхээс ихсүүлээл те нөгөө инээмсэглэл энэ төр чинь те. Тэгээ инээмсэглэлийг бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр чи халдвартай гэж ярьдаг шүү дээ те. Тэгэл бүгдээрээ л завжин гэл бүгдээрээ л ууртаа ширүүн ингээл байх юм бол тэр ч маач гэсэн адилхан халдвартай тарах шүү дээ те. Тэгэхээр мэдээж бид нар хэцүү байгаа. Гэхдээ бие биендээ уран зориг өгөх. Тэгээ яг энэ хүнд хэцүү үед за бүгдээрээ ямар ч байсан чаднаа те бүгдээрээ ингээд даваад гарна шүү гэсэн ийм уран зоригийг болвол те бие биендээ бас өгж байгаасай манай эмнэлгийн мэргэжилтнүүд те. Тийм тэгээ мэдээж юм дандаа иймээрээ байхгүй бах бүх зүйл сайхан болно ах гэдэгт л те итгэж чинь. Тэгэхээр бүгдээрээ тэр болтол бие бинийгээ айгуу сайхан дэмжиэд дарга нар нь ч гэсэн тийм ээ одоо ажиллах хэвээр айгуу сайхан дэмжиэд урамшуулад одоо тэд нар чинь хөрхи юу байхгүй бол цалингийн фонд энэ төр байхгүй бол яаж цалингаа нэмэх вэ те гэхдээ өөрсдөө дотоод нөөц боломжууд нь юу вэ те ядчил сэтгэлийн урам димээр бол те одоо шагнажих нь бол айгүй зүгээр байдаг ах гэж бол те боддог. Тэгээ ер нь тийм юу шагнал урамшуул тийм хүнд юу өгч чинь янз бүрийн олон аргууд байдаг байна л да. Заавал мөнгө төгрөг өгсөндөө бол те биш. Тухайлах юм бол нэг удаа ингээд манай захирлаас ингээд надад одоо имэйл иржсэн те цагтл талархлын цагтл. Тийм ингээд те одоо ихцээ ингээд чамаад ингээд сайн ажиллаж байгаад ч одоо те бид нар одоо манай хамт олонныхоо зүгээс ингээд одоо би юм аяух баярлж байгаа шүү. Цаашдаа улам ингээд сайн ажиллана гэдэг чи итгэж байна тэр гэд ингээд имэйл иржсэн те. Тэгэхээр тэр чи аягүй гоё юм чин. За те намайг бас ингээд ер нь мэдж гин те ойлгож гин хүмүүс гэд те. Тэгээ ер нь хүмүүсийн баг 80 гаруй хувь нь бусад хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ удирдлагаасаа одоо тэгээд ингээд ямар нэгэн тийм хайр халамж те одоо ингээд ийм зүйлийг одоо нууцхан цаанаа ингээд хүсчээд юм байна л да. Ямар ч одоо гүцхэн гүндүүгийн эр хүн байлаач тэр цаанаасаа бас дотроосоо намайг хайрлаасаа гэсэн ийм сэтгэл бол байнга байж идэм байна. Тийм тэгэхээр зүгээр л нэг өглөө сайн уу төмрөө хинэ одоо те одоо ингээл яхад чинь хүмүүст аягүй сайхан сэтгэл төрдөг те. Тийм тэгэхээр тэр маань бол ажил хийх улам ирч хүчийг нь бол та хүмүүст өгдөг байх гэж бодсон. Тийм тэгэхээр нэг нэгэндээ урам зориг өгөх бол маш чухал. Ялангуяа энэ ковидын хүнд нөхцөлд бүгдээрээ нэг нэгэндээ урам зориг өгцгөөё.
Тэгэхээр манлайлах ур чадвар гэдээ ярьж байна. Манлайлалыг хөгжүүлэхэд ийм ур чадваруудыг эзэмссэн байх хэрэгтэй гэдээ сая та бас дурдж байна л да. Тэгэхээр сүүлийн үед бас нэг ийм харизм гэдэг нэг ойлголт яваад байгаа. Тэр одоо яг ийм манлайлалтай төстэй зүйл байна уу, өөр зүйл байна уу? Энэ талаар та бас сонсогчид маань мэдээлэл өгч болох уу? За, харизм бол одоо маш чухал юм аа. Өөрөөр хэлэх юм бол тэр харизм гэдэг маань бол юу гэхээр энэ маань бол ерөөсө бусдыг татах ийм чадвар юм байна. Тэгэхээр бид нар манлайлагч байхын тулд бусдыг өөртөө татчихж л манлайлна өгөхөөс ш нэг муухай аштай хинч тэрний үгийг тоодгүй ийм хүн бол бид нар 1000 одоо сайн юм хийгээч гэсэн нэмэргүй те. Тэгэхээр энэ харизм бол ерөөсөө одоо энэ гадны орнуудад бол хэрэглээний шинжлэх ухааны түвшинд хүртэл одоо хүрч хөгжсөн байна гэнэ те. Тэгэхээр одоо дэлхийн томоохон бизнесийн сургуулийнхан бол харизмыг бүхэл бүтэн семестрийн хичээл болсон. Яаж тэр бизнестэй ололт амжилт авчрах уу? Тэгэхэд тэр харизмыг яаж хөгжүүлэх үү? Тэг хүмүүсийг яаж өөртөө татах вэ гэдэг тал дээр бол айгүйх ажилтдаг юм болсон байна те. Тэгэхээр харизм бол ерөөсөө эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бол бас маш чухал юм чадвар тийм. Харизмтай байж ижил нөгөө өвчтнүүдийг өөртөө татаж өөртөө итгэх итгэлийг нь бол те одоо ингээд олгож өгч байгаа. Тэгээ ер нь бас ингээд судалгаа хийгээд үзсэн байна л да. Тэсэн чинь хэрвээ эмчин тийм харизмтай байх юм бол одоо эмнэлгийн янз бүрийн одоо алдаа гараад хүмүүс одоо шүүхтэр дуудагдах энэ төр явдал бол маш бага байдаг гинэ. Эмчтэй үнэхээр итгэцэн, үнэхээр тийм яатсан хүмүүс бол тэгж цаашаага юм л болвол одоо ингээл бас одоо гомдлж бариад энэ төр яваад идэггүй юм байна л да тий. За тэгээ заавал тэрнтэй холбоотой биш ч гэсэн тийм бидний одоо тий ер нь бол үйлчлүүлэгчийнхаа бид нар итгэл үнэмшлийг нь татчихэж л бид нар бидний эмчилгээ үйлчлэгээ маань бол тий илүү их үр дүнтэй байх болно. Тэгэхээр энэ бол маш их юм чухал чадвар юм байна гэж бол тий бодож байгаа. За баярлалаа. Их сонирхолтой бас бусдыг өөртөө татах чадвар гэхээр манлайлалаас нэлээд тустай л бас ойлголт байна тий. За тэгээд бас эмэгтэйчүүдийн манлайлал руугаа эргээд хийж чадлаа тэр сэдв рүүгээ. Тийм тэгээ бид хэдийн бас ингээ ярьж байгаа юмнууд бол бас л яг эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн манлайлалыг хөгжүүлэх гэсэн зорилготой. Тэгээд энэ подкастын зорилго нь болохоор бас яг эрүүл мэндийн салбартаа тань шиг ингээд бас манлайлаад бусдад сайн үлгэр дуурайл үзүүлээ. Өөрийнхөө чадах чинээгээр бусдад сайн сайхан зүйлийг бий болгож өгч байгаа. Энэ хүмүүсийг олон таниулах, тэдний туршлагаа сонсох ийм зорилготой байгаа. Тэгээд цаашдаа болохоор бас нэг бидний нэг юу яаж баримтал завчин болохоор эмэгтэйчүүдэд дэмжиж явах нь бас айгүй чухал. Манлайлал маш чухал гэж боддог. Тэгээд илүү болвол бас сайн сайхан зүйлд хүрэхин төлөө явах айгүй чухал гэж боддог. Тэгээд энэ тал дээр таны жишээ дурдах юм байна. Эмэгтэйчүүд одоо хэрхэн яаж нэгээ дэмжигч байж чадах вэ? Ямар ер нь нэг бид нарт бас нэг юм жоохон ер нь монгол хүмүүст нэг тийм зан ажиглагдаад байдаг ш нэг 5 тооны үлгэр шиг те ингээл нэг жоохон гайгүй байх гэхлээр нөгөөт нь энэ юугаа мэдтий ингээл те энэ одоо хизээдээ юм болцсон ингээл те ингээл идэг те тэгэхээр бид нар хизээж тэгж тийм байдлаар явах юм бол бид нар хизээж яахгүй те тэгэхээр өөрөлдөх юм бол ерөөсөө манлайл гэдэг маань бол баг юм бид нар багаараа л энэ эрүүл мэндийн салбарт манлайлагч байж энэ салбар маань илүү их уршигаа одоо хөгжих боломжтой. Тэгэхээр бид нар баг байхын тулд яах вэ гэхээр зөвхөн одоо ингээл нэг плеер болчаал ингээд байх биш. Хамтдаа би одоо жишээлбэл бол бүх юм хийж чадахгүй. Тийм учраас би нэг ур чадвар одоо чадахгүй байлаа гэхэд гэрэлмаа чаддаг. Чанцаа өөр нэг чадварыг нь чаддаг. Тэгээ бид нар ингээ хамтраад хийх юм бол илүү их одоо үр дүнд хүрэх ийм болцоотой бололтой байдаг. Тэгээ ер нь зүгээр амьдрал дээр ч гэсэн ингээл хичнээн найз гэсэн мөртлөө ингээл туслахгүй те. Тэгэл ингээл юм хумаа нуучдаг ингээл атаархаал ингээл те. Тийм ер нь охтуудын дунд тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тийм тэгэхээр ер нь бол болж өгвөл би бинийгээ дэмжих хэрэгтэй одоо те энэ тал дээр. Тэгээ би бас нэг юм бодоод идэв. Одоо бол би яг нөгөө үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр докторийн ажил хийж байгаа байхгүй. Тийм тэгээд ер нь л тэр эрүүл мэндийн боловсрол олгож идэв юм уу манлайллын одоо энэ зөөлөн ур чадварын юм дээр ерөөсөө багаас нь л бид нар хүүхдүүдтэйгээ л ажиллах хэрэгтэй юм байна. Одоо тэр EQ гэж бид нар яриад байна шүү дээ тийм ээ. Энэ бүгдийг чинь одоо Америкт одоо тэр сургуулийн өмнөх наснаас нь ихсүүлээ одоо заадаг болсон. Тийм тэгэхээр одоо яадгүй гэхээр цэцэрлэгүүд энэ төрч яадгүй гэхээр за одоо тий өнөөдөр чи одоо ямар одоо чамд одоо сэтгэл төрж гин ямар байна те одоо нөгөө сэтгэл санаагаа хүн мэдж гэж штэ. Тэгээ амар уйдгартай байна айгүйх баяртай байна би яагаад чи тэгвэл баяртай байгаа яагаад гонглсон те
Гэхээс нь ихсүүлэл ингээл багаас нь одоо тэр жоохон байхаас нь ихсүүлээд тамхи чи ийм хортой юм байна те шүдэ угаах чи ийм тустай юм байна гэдгийг нь ингээл багаас нь хөвшүүлээл нөгөө ээж нар маань яг ингээл үлгэр дуурал нөгөө еврей ээж нарын зарчмаар те өөрөө үлгэрлээл ингээл хийгээл дадал хөвшил болчих юм бол тэр хүмүүст 1000 том болсон хонь бид нар чи тамхи хортой тамхинаас гар одоо ингээд те тэр бол ямар ч бидний хувьд бол бас ингээл ямар ашиггүй ийм зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бүр багаас нь ихсүүлээл бие биендээ туслах нь ямар ач холбогдолтой юм те энэ бүх талыг бол ойлгуулж өгөх хэрэгтэй ах л та тий. За ингээд би зүгээр хувийн жишээн дээр хэлэхэд миний ингээд нэг сайн найз байдаг те бит хоёр анагаахын нэг анги байсан. Тэгэл бит хоёр одоо бит хоёрт өөр туслах хүн байхгүй. Бит хоёрт одоо танил тал одоо тийм том мундаг аав ээж ах トゥ байхгүй. Тэгэхээр яадгүйсэн гэхэлэр бит хоёр бие биендээ тусалдаг гэсэн. Тэ одоо ингээл би одоо хамгийн эхлээд төрүүлээд эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилд оронгуудаа нөгөө найзаагаа тий. За ингэдэм байна гэд нөгөө найз маань бас ингээд шалгалт өгөөд орж байгаа юм тий. За тэгэнгүүт нөгөө найз маань хүү ийм одоо тий хөтөлбөр байд юм биш үү? Австралийн засгийн газрын ийм тэтгэлэг байд юм байна. Хойлоо үгүй гэ. За тэгээд эхлээд би орчиж байгаа. Тэгэнгүүт би тэнцээ орсон хойно өөр бас нэг хөтөлбөр байдгийг нь мэдчихэд өө ийм хөтөлбөр байд юм байна найзаа тий. Чи энд нэг үзet хийч гээд. Гэх мэтлэнгээр ингээд бит хоёр бол амьдралынхаа турш би энийг ингээд дэмжсээр ингээд явж байгаа байх юм жишээ тий. Тэгэхээр ер нь болж өгвөл хүмүүст одоо тусалж левел тэгэл хүний хэрэг бүтүүл өөрийн хэрэг бүтнэ гэдэг штэ тий. Тэгээд тэр үг энэ төр чинь бол айгүй үнэн үг тийм учраас одоо ингээд тий одоо бяцхан дүүнер мундаг болохыг одоо хэн хүсэхгүй байх уу те тийм залуучууд маань тэр сонсч ивэл ганцаараа чи мундаг байлаа гэж цаашаа ол них явдггүй шүү те тэгэхээр бол хамтдаа те багаараа хөгжиж бид нар амжилтанд хүрдээ шүү гэж те тэрийг бол те бас ихий гэж бодсон. За маш баярлалаа. Сонирхолтой жишээнүүд авч явсанд яг эмэгтэйчүүдэд дэмжигч байж ер нь бол чаддгүй хийхтэй яаж дэмжиж байх гэдгийг таны жишээнээс сонссон бах. Тэгээ бас нөгөө одоо нөгөө алдар хүн нөгөө нэг амьдтай бие хайрл гэж шилгэндээ байдаг шүү дээ тий. Алдрын оргилд чи аяа чи төрүүлж хүссэн бол бусдаа бас хаалга нээж өгөн. Тэгээд бас яг зөв хэлж чадахгүй. Тэгээ яг тэрэн шиг одоо шинэ удирдах манлайлах албан тушаалд хүссэн бол бас яг дороос гарч ирэх гэж байгаа яг тийм хөгжиж дэвсгийг өсөж байгаа тэр эмэгтэйчүүдтэй ч гэсэн бас үе талгаа нээж өгч явах хэрэгтэй тий. Тусалж явах хэрэгтэй гэж бас бодож байна. Яг би ажил дээр ч гэсэн тэгэл болж өгвөл эрэгтэй эмэгтэй гэхгүй штэ заавал тий шин залуу ингээд хүүхдүүд маань одоо сургууль аплай хийд юм уу янз бүрийн хөтөлбөрүүд энэ төрт яах ч гэдэм үү тий тэгээ хурж ирэл ингээд ярьдаг л та тий нэг тэгчүүл яах уу гэл тэрэнд нь айгүйх баяртай байдаг ингээд хурж ирэл бүх ингээд юмаа ярилцаал одоо тий ингээд сэтгэл санаагаа ингээд нийлцээл тий тэгэл тусламж энэ төр хүсэл хамтдаа ингээд ярилцдаг. Тэгээ тэрэнд нь бол бас айгүйх одоо дуртай байдаг. Тэгээд аль болохоор л залуучуудыгаа илүү их зүйлийг мэдэж аваад илүү их одоо хөгжөөсэй гэж бололтой бодож явдаг. За ихтэй өгчтэй маш их баярлалаа. Тэгэхээр ярилцлага маань бол маш их сонирхолтой өрнөж байна. Тэгээд манай энэ анагаах эмэгтэйчүүдийн холбооны маань үндсэн зорилго ч гэсэн эмэгтэйчүүд нэгнийгаа дэмжих байгаа. Икуг одоо ингээ хүүхдүүдтэй багаас нь хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр та чинь өөрөө бол та бас нэлээ икуд өндөртэй хүн шиг санагдаж байна л да. Тэгээ энийг болохоор яг гэр бүлийн хүмүүжлээс ер нь олж авсан гэж боддгоо. Тэгээ ер нь икутэй байх нь таныг одоо эмнэлгийн мэргэжилтэй хүн болоход нөлөөлсөн үү? Магадгүй тэр болгон тий нөлөөлсөн байх гэж бол тий ер нь боддог. За тэгээд бид нар нөгөө би одоо яг хичээл сургалт энэ төр хийхдээ дандаа EQ гэдэг юмыг бол хандлага гэдэг юмтай бол холбож ярих туртай байдаг. Өөрөлдөх юм бол бидний тэр яриад байгаа тэр EQ гэдэг маань ерөөсөө л тэр хандлага байгаа байхгүй. Тэр альва нэгэн юм боллоо гэхэд тэр тухайн байдлыг хүлээж аваад анализ хийгээд нөгөө би эргээгээд хариу үйлдэл үзүүлнэ дээ. Тэр хариу үйлдэл үзүүлэх энэ үзүүлж байгаа байдлыг маань бол ерөөсөө хандлага гэж нэрлэдэг. Тэгэл тэр хариу үйлдэл үзүүлэхдээ би өөрөө одоо уурлахгүй те би өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаад тэгснээрээ нөгөө хүнийгээ ойлгоод нөгөө эмпати гэдэг чадварыгаа яагаад тийм ээ гаргаад тэгээд нөгөө хүнийгээ одоо удирж байгаа аахгүй юу нөгөө одоо сэтгэл хөдлөлийг нь тэр энэ өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг удирдах энэ чадварыгаа бол EQ гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ чадварыг болвол тэ ер нь болж өгвөл одоо багаас нь л хүүхдүүдтэй энэ төр
хэрэгжүүлвэл одоо тий хөгжүүлвэл их зүгээр ийм санагдаад байгаа. Тэгэд одоо бас ингээд аюу олон сургалтын төвүүд энэ төр одоо EQ-гийн сургалтуудыг энэ төр явуулдаг болсон мөлий. Тэр нь бас аюух баярлсан. Би хүүхдээ нөгөө JET International англи хэлний сургуульд ингээд бүртгүүлсэн чи англи хэлний сургуульд тэгээ 7 хоногтоо нэг удаагийн EQ-гийн сургалттай энэ төр гэсэн бас ийм хөтөлбөрүүд олон нэгтцсэн мөлий. Тэр бол аюух зүв байгаа аахгүй тий бүр багасаа л тэгээ хамгийн нэг юм талархууштай зүйл нь гэх юм бол бид нар хүн болгон айгүй өндөр IQ-тай байж чаддаггүй шүү дээ тий. Одоо ингээл юу гэдэг 10 жилд нэг те 4 5 хүүхэд лонц сурдаг тий. Бусд нь бол зарим хүмүүс бол яаж чижээгээл нэг 3-аас дээш гартгүй л байсан шүү дээ тий. Тэгэхээр IQ бол мэдээж бол тэгэл ингээл нөгөө боловсрол олох сургуулийнхаа юунаас тэгээд өөрийн өгөгдлөөсөө айгүй шалтгаалдаг байхад тэр EQ гэдэг имийг ямар ч бага IQ-тай хүн болвол EQ гэдэг юм юу вэ гэдгийг мэдээл авчих юм бол өдөр тутамдаа хэрэгжүүлэл ахад нөгөө EQ нь бол өөрөө хөгжиж идэг. Тэр өөрөлдөх юм бол бид нар амжилтыг бол бид нар тодорхойлохдоо дан одоо IQ гэдэг юмар тодорхойлох юм болцсон юм байна. Тэр IQ дээрэс нь нэмээд EQ гэдэг юм байжж бид нар өөрийнхөө одоо зорьсон тэр зорилгодоо хүрэхэд бол илүү хялбар болт юм байна. Тэгэхээр тэр зорилготой хүрэхийн тулд бид нарыг одоо хамгийн гол хөгжүүлэх ёстой нэг ур чадвар маань бол тэр EQ болчихж байгаа. Тэгэхээр EQ-гээл одоо илүү их сайн хөгжүүлэх юм бол одоо их боломжтой болж байна л гэсэн үг. За тэгээд ер нь нөгөө одоо сайн эмч болох түрүүн тэр нөгөө Ослерийн хэлсэн үгэн дээр ярьжсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол альва амжилтыг бол те бид нар ингээд одоо нэг том одоо цогц одоо нэг ийм одоо пай чартаар үзэх юм бол нэг 20% нь л бол тэр IQ гэдэг юмнаас тогтд юм байна. Үлдсэн одоо тэр 80% нь болохоор ерөөсөө бидний тэр одоо хандлага тэр EQ гэдэг юмнаас л үлдээ тогтд юм байна. Тэгэхээр энэ ур чадваруудаа айгүй сайн хөгжүүлэх ийм ёстой болж байгаа. Тэгэхээр энэ EQ гэдэг маань бол одоо тэр 90-ад оны үед бол анх одоо гарч ирсэн ойлголтойгоо дан сэтгэл судлалт анх гарч ирсэн ойлголт. Тэгээд Даниэл Колман гэдэг хүн энэ EQ-гийн талаар анх номыг бол тэ бичээд ингээд дэлхийд дахинд бол одоо анх одоо орж ирсэн тийм ээ. Мэддэг энэ ойлголтын талаар бол тэ мэддэг болсон. За энэ маань бол өөрөө ийм 4 домен буюу 4 үндсэн хэсгээс тогтоод байгаа. За нэгдүгээрт нь болохоор нөгөө хүн өөрөө би хийм бэ? Би одоо ямар байна вэ гэдгийг тий өөрийгөө таньж мэдэх. Тэгэхээр би одоо яахлаар ууралдгүү, яадгүй гэд тий өөрийгөө эхлээд мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэнгүүтээ би өөрийгөө удирдах, өөрийнхөө тэр стресс ч гэдэм өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах ийм чадвартай байх хэрэгтэй. За тэгэнгүүт би одоо өөрийгөө удирддаг болчихлоо шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөө одоо та харилцаж байгаа хүнийгээ ойлгох хэрэгтэй. Нөгөө харилцаж байгаа хүнийхээ сэтгэл хөдлөлийг би одоо удирдах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө төрөүний ярьдаг эмпати гэдэг маань нөгөө хүний доторыг одоо орж тэр хүний оронд өөрийгөө тавьж ижил би тэр хүнийг ойлгох шүү дээ тий. Тэгжээж одоо нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөлийг удирдах юм. Тэгээд тэр хүнийхээ сэтгэл хөдлөлийг удирдахад бол биднэрт relationship management буюу одоо нөгөө харилцааны аюул олон ур чадварууд биднэрт бас хэрэг болох юм. Тэгэхээр өөрөөр юм бол нөгөө бидний яриад исэн нөгөө зөөлөн ур чадвар буюу soft skill-ийн ур чадварууд маань энэ дээр бол тэ бас давхар ингээд яригдаж явдаг ийм чухал зүйл байгаа. Одоо подкастын маань сонсож байгаа энгийн ард иргэд хүмүүс байвал та тэтгэр хүмүүст одоо эрүүл мэндэ сайжруулахад хэрэгтэй үнэтэй бас та олон улсын нийгмийн эрүүл мэндээр магистрийн зэрэг хамгаалсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр тийм яг нэг чухал тийм зөвлөгөө байна. Таны өөрөө чинь хэрэгжүүлдэг ч юм уу тийм зүйл байвал та юу гэж хэлэх вэ? Тийм. Тэгэхээр одоо нөгөө манайхан чинь тийм сургаар ингээд юмнууд хийгээд байдаг те. Одоо тэрэнд чинь тийм л юм сайн гэлээ мэлээ гэл те. Нэг тэр аль болохоор болж өгвөл одоо тийм нотлогоотой тийм ээ яг эмч мэрэгчлэнүүдийнхаа зөвлөдөг яг тийм албан ёсны их сурвалжаас авсан ийм зөвлөдүүдийг нь л тэ хэрэгжилж агаарэ. Одоо жишээлх юм бол ковидын үед гэл тэгэхэд витамин С сайн, Д витамин сайн гэсэн чи одоо тий нөгөө тий бүр эмчилгээнийхэн тунгаар ягаал гэл хэмчлэнгээр ингээл аюу олон ийм одоо буруу зүйлүүд одоо хийгдэт байгаа хгүй тий. Тэгэхээр ерөөсө та бидний эрүүл мэнд болвол танаас шалтгаална шүү. Таны эрүүл мэнд чинь тэрнээс энэ одоо тий эмнэлгийн байгууллагын хүмүүс таныг өвдүүлчээгүй тий гэдэг тал дээр бол та бүхэн аюух бодож байгаарай. Тэгэхээр та өөрөө эрүүл байхын тулд одоо аль болохоор эрүүл одоо тийм ээ аж төрөх ёс тийм ээ эрүүл одоо амьдралын хэв маяг энтрийг одоо хэрэгжүүлээд ингэж
байгаарай л гэж хэлье. Тэгээд дээрэс нь таны төлөө манай эрүүл мэндийн салбарынхан те одоо бүх хүмүүсийн төлөө маш их одоо хүчээ одоо шавхаад ингээд ажиллаж байна шүү. Тэгэхээр тэр хүмүүстэй та одоо те загнах биш одоо хөрхий бас тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж бодоод манай эрүүл мэндийн салбарынханд урам өгж байгаарэ. Ингээд тэгжээж л бид нар таны эрүүл мэндийг болвол те одоо аварна бид нар эрүүл мэндийн салбараа болвол те урагшлуулах болно. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын хөгжил нь бол зөвхөн одоо эрүүл мэндийн салбарынхнаас биш үйлчлүүлж байгаа та бүхнээс минь бас их шалтгаалтай шүү. Таны төлөө зогсож байгаа энэ хүмүүсийг дандаа хайрлж тэд нартай бас ингээд үргэлж урам зориг өгж байгаарай. Тэгжээж бид нар бүгдээрээ эрүүл байх болно шүү л гэж хэлье да. Маш одоо бүр айгу яриулал амар бас айгу чухал гоё сэдвүүдийн талаар ярьлаа. Одоо зөвхөн одоо эмнэлгийн мэрэгчлэн зүгээр хүмүүс болохоор эмнэлэгт ажилладаг хүн гэж бодож идэл яг бүр ингээд шин залуу эмч нар за бүр магадгүй одоо эмнэлгийн салбарт ажилладаг биш хүмүүст ч гэсэн хэрэгтэй юм зөвлөгөөнүүдийг өгсөн танд маш их баярлалаа. Яа харахгүй эрүүл мэндийн салбарын манлайлагч бол та байна. Танаас тэгээ бас маш чухал ажлуудыг хийдэг. Ялангуяа нөгөө эмнэлгийн мэрэгчлэлтний албыг ажиллуулж одоо тийнд маш чухал үзүүлэлтүүдийг хийдэг. Тэгээ бүр одоо хамгийн чухал нь энэ эмнэлгийн мэрэгчлэлтэн гэдэг хүнд тэр soft skill ямар чухал юм бэ те. Тэгээ тэр талаар бас ийм сайхан хэрэггүй мэдээлэл өгсөн бидэнд маш их баярлалаа танд. Ажлын өндөр амжилтыг хүсье. За та бүхэндээ ч гэсэн те одоо ийм чухал бусдад хэрэгцээтэй ийм одоо ажлыг эхлүүлээд явж байгаа чинь бол бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Та хэд маань бол бүгдээрээ өөр өөрсдөө ажилтай маш их завгүй байгаа те. Тэгээ энэ хүнд хэцүү үед бусдын төлөө ингээд сэтгэл гаргаад энэ сайхан зүйлсүүдийг хийж байгаад нь бол та хэдийн бас ажилд нь амжилт хүсье. За танд маш их баярлалаа. Тэгээд энэ манай холбооны зүгээс ямар гоё юм бэ? Баярлалаа. За ингээд. За баярлалаа. Women in Medicine подкасттай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бид цаашид илүү олон сонирхолтой дугааруудыг бэлтгэн хүргэх болно. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Баяртай. За баяртай. За баяртай.